За нийслэлийг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг нийслэлийн засаг даргын зүгээс өргөн барьсан. За ялангуяа энэ жил бол Монгол улсын эдийн засгийн байдал, за нийслэлд хэрэгжиж байгаа томоохон төслүүд, за нийслэлийн талаар авч хэрэгжүүлсэн шинэ хуулийн хэрэгжилтүүд бас эерэг тал илүү их ажиглагдсан ийм он жил болж байгаа. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, нийслэлийн засаг даргын зүгээс бол нэлээдгүй томоохон төслүүдийг эхлүүлж үр дүнгээ эхнээсээ өгч эхэлж байгаа ийм жил боловч Монгол улсын эдийн засаг нийгмийн байдлын бүхэлдээ авч үзвэл бас нэлээд хүндрэлтэй байна. Ялангуяа өнөөдөр оны төгсгөлд төсөв санхүүгийн байдал нэлээд хүндрэл үүссэн. Зөвхөн өнөөдөр бид нар хуралдаад сууж байхад л аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хийж гүйцэтгэсэн үр дүнгийнхаа санхүүжилтийг авч чадахгүйгээд өдөр шөнөгүй энд суугаа бүх төлөөлөгч нар ярьж, үүдэнд уулзаж ийм хүндрэлтэй үед бид нар хуралдаж байгаа. За сайн тал байгаа боловч бас сөрөг талууд нилээдгүй бидний нуруунд дээр ирсэн ийм үед бид нар эх 5 жилийн үндсэн чиглэлээ батлах гэж сууж байгаа. Тийм учраас бол нэгдүгээрт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль өмнөх 5 жилийн баримт бичгийг дуусахаас өмнө батлах ёстой гэдэг учраас бид нар ондоо багтааж хуралдах гэж сууж байгаа. Ууг нь бол түрүүн Бацогт төлөөлөгчийн асуугаад байгаа агуулга би яг адилхан саналтай байна. Өмнөх 5 жилийнхаа асуудлыг нэлээдгүй ярьж, үр дүнгийн ярьж, алдаа оноо нь юу байсан, үр дүн нь юу байсан, дээр нь өмнөх хийж хэрэгжүүл дуусаагүй аль ажлуудыг эренбэлж дуусгах юм, аль ажлуудыг бүр зогсоож юм уу хэрэгжээгүй ажлуудыг хасах юм. Эх 5 жилдээ юугаа төлөвлөж, онцолж бид нар эренбэлж хэрэгжүүлэх юм гэдэг асуудлыг нэлээд цаг гаргаж суух ёстой гэдэг дээр бол 100% санал нэгтэй байна. Тийм учраас би ямар санал гаргах гэдэг нь гэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоол гаргадаг гэсэн. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд захирамжаар ажлын хэсэг байгуулдаг гэсэн. Эх 5 жилийн асуудал дээр Монгол улсын эдийн засгийн байдал, энэ яг өнөөдөр эдийн засгийн нийгмийн байдлыг за нийслэлийнхаа нийгэм эдийн засгийн байдалтай уялдуулаад ямар асуудлуудыг энэ эхний улиралдаа багтааж үр дүнгээ өмнөхөө тооцох юм. За эх 5 жилийнхаа өнөөдөр бид нар анх дугаар хэлэлцүүлгээ хийчихэд 2 дугаар хэлэлцүүлгээр 26-нд батлана хуулийн дагуу. Гэхдээ энэ ахиж хурж болохгүй гэсэн үг биш тийм ээ. Бид нар бүрэн эрхийнхаа дагуу зас залруулах юм боломж гарна. Тийм учраас бол өмнөх алдаа оноогоо дүгнэж за эх 5 жилийнхаа баталсан энэ үндсэн чиглэлтэй эдийн засаг нийгмийнхаа байдалд яаж уялдуулж ажиллах вэ гэдэг томоохон ажлын хэсэг байгуулах ийм саналыг би иргэдийн хуралд дэвшүүлмээр байна. Яагаад вэ гэхээр энэ баримт бичгийг үндэслэж бид нар жил бүрийнхаа төлөвлөлтийг, жил бүрийнхаа төсвийг батлах ёстой. Тийм учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс бүрдсэн, за бүх ажлын ороодоос төлөөлөл орсон, нийслэлийн засаг даргаас санал авсан, төлөөлөл оролцсон. За мөн шаардлагатай тохиолдолд энэ эдийн засагч шинжээчд нараас мөн бас нийгмийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж эхний улиралдаа багтааж санал дүгнэлтийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулъя гэсэн ийм саналыг оруулж байна. Тэгээд
Тэгээ та бүхэн би ялангуяа төлөөлөгч нар бол энэ дээр 100% санал нэгтэй байгаа гэж бодож байна. Яагаад вэ гэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулиар бол дуусахаас нь өмнө оруулна гэчихээр бид нар 2021-с 2025 оны энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийнхаа баримт бичгийг дуустал нь хүлээж агаад үндсэндээ магадгүй хуулийнхаа хугацаанд багтааж батлах гад ингээд өргөн баригдчихж байгаа. Энэ дээр бол хурал бас ажиллах цагтаа байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бүрэн эрхийнхаа дагуу дараа нь одоо юу гэдгийг санал дүгнэлтэд нэгтгэж жагаад эдийн засгийнхаа өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулж жагаад нэмэлт өөрчлөлт оруулах буюу апдейт хийх энэ бололцоогоо ашиглах нь зүйтэй гэж бид байна. Тэгвэл оройтч биш. Тухайн эхний улиралдаа багтааж санал дүгнэлтэд